За сайн уу guys. Би одоо эх 7 хоногийн weekly outlook буюу эх 7 хоногт ер нь одоо маркет ямар авах талаар өөрийнхөө тамыг гаргасан. Одоо таамт өргөх гэж байна. За энэ бол эх 7 хоногийн news calendar. За нэгд өдөр бол ямар нэгэн high impact news event байхгүй байгаа. За хоёр дахь өдөр бол хоёр high impact news байгаа, нэг medium impact news байгаа. Тэр нь 10 цагаас, нөгөөх нь болохоор цагийн тодорхойгүй. За 3 дахь өдөр энэ 7 хоногийн онцлог нь ямар 7 хоног вэ гэхээр FOMC week байгаа. За FOMC week бол ер нь бол арилцаад маш хэцүү. Одоо илүү тийм high resistance week болдог. За тэгээд 2 дахь өдөр ер нь бол би бол нэг хичнээн 2 impact high news event байгаа ч гэсэн ер нь бол тийм choppy одоо тийм high resistance day болно гэж бодож байна. Яг тэгвэл яг том мэдээний өмнөх өдөр ер нь тийм маркет тийм чимээгүй тийм удаан тийм жижиг хөдөлгөөнүүдийг явьчихдаг. За тэгээ 3 дахь өдөр бол 8:30-аас нэг high impact news байгаа. Тэгтээ ерөнхийдөө бол өглөөний season буюу бол ер нь тийм яг үндсэн хөдөлгөөн байхгүй. Ер нь бол тийм фази moment явах гэж би бодож байна. За тэгээд өдөөс хойш буюу 2 PM гээд 2:30 PM гээд 2 news event одоо явж байгаа. За ерөнхийдөө энэ юу гэсэн үг вэ? 2 stage delivery явна гэж би бодож байна. За эхнийх нь бол 2 цагийн хөдөлгөөн тий 2 цагийн одоо FOMC statement одоо зарлагдахад нэг хөдөлгөөн явна. За ерөнхийдөө ихэнх тохиолдолд тэр хөдөлгөөн нь хуурамч хөдөлгөөн байх магадaltaй байдаг. За тэгээд 2:30-аас яг тэр эхний 2 цагт явсан хөдөлгөөнөөс шал эсрэгээр одоо жинхэнэ хөдөлгөөн орж ирэх магадaltaй гэж бодож байна. За 4 дахь өдөр болохоор нэг high impact news байгаа. Гэхдээ ер нь том мэдээний дараачийн өдөр бол яг тийм маш их нэг volatility одоо хөдөлгөөн зах зээлд ороод ирсэн бол ер нь жоохон тийм удаан тийм нэг бас нэг тийм чимээгүй өдөр байх хандлагатай байдаг. Тэгэхээр 4 дахь өдөр бол нэг тийм өдөр болж өнгөрөх баг. Тэгээд 3 дахь өдөр бас нэг юм одоо love of the week буюу нэг хамгийн доод цэг одоо 7 хоногийн хамгийн доод цэг одоо бий болно гэж бодож байна. За тэгээд 5 дахь өдөр ямар нэг news event байхгүй. Тэгээд нэг тийм less volatile буюу тийм их хөдөлгөөн бол нэг байхгүй байх гэж бодож байна. За долларын чарт харагдаж байна. Сарын чарт. За сарын график дээр юу гэж харж байгаа юм гээд monthly chart дээр өнгөрсөн 10 сар 11 сар bullish байсан тийм үү. За 10 сар 11 сарын bullish хөдөлгөөн маань энэ monthly одоо bullish fair value gap-ыг үүсгэсэн байна. За энэ gap одоо долларт юу авчирч болох вэ гэнгүүт долларын хувьд uptrend-ыг үүсгэх магадaltaй gap гэж би үзэж байгаа. За саяны чарт бол би өнгөрсөн 7 хоног авцсан байсан чарт. За энэ бол саяны одоо энэ өнгөрч байгаа 7 хоногт бол тэр monthly gap байлээд бид нар харилцсан байгааг харж байна те. Энэ бол weekly chart 7 хоногийн chart. За эндээсээ энэ хүртэл харилцсан цаг. За эндээсээ дээшээ за хэрвээ миний таам гэж бол дээшээ ингээд uptrend үргэлжлээд явах хэрэгтэй. За энэ бол MNQ буюу одоо micro Nasdaq futures contract байгаа. За би өөрөө futures contract харилцдаг зөвхөн. За тэгээд өнгөрсөн 7 хоногт одоо bullish хөдөлгөөн явсан тийм үү. За тэгээд би энэ шар одоо боксыг болохоор одоо үнийг одоо resist хийх одоо байх гэж бодсон ч за энэ маань эсрэгээр MNQ маань monthly одоо fair value gap-ыг арилжаад тэрнээсээ support аваад саяны өнгөрсөн 7 хоногт тэр миний одоо inversion fair value gap гэж бодож ирснийг the reclaimed одоо bullish fair value gap буюу дэшээ одоо support болох тийм gap болгосон. За тэгээд тэрийг яаж мэдчих вэ гэхээр одоо энэ шар бокс байна тийм үү. Энэ шар боксын дээр одоо энэ лааны одоо их би хаагдсан байна. За энэ надад юу хэлж байна гэнгүүт энэ цаашаа өсөлтийн тренд үргэлжлээд явах магадaltaй гэсэн таамгийг надад өгч байгаа. За энэ бол daily өдрийн chart байна.
So өдрийн chart дээр бид нар энд нэг gap байна тийм үү? Би нэг тэмдэглээг байна. Гэхдээ энэ gap ба. За ийшээ бол арилжах магадaltaй. Гэхдээ энэ gap бол хичнээн premium gap ч гэсэн хэрвээ uptrend цааш өргөжлөхээр бол бид нар энэ gap-ыг price дэшээ арилжаад энэ gap-ийн дээр хаагдаад тэгээд дэшээ явах байлаа тийм үү? За ерөнхийдөө өдрийн chart дээр бид нар одоо relative equal highs буюу одоо хоёр шиг одоо equal highs үүссэн байна те. За ерөнхийдөө хүмүүс бол нэг double одоо top гэж яриад байдаг. За тэгтээ энэ бол миний double top биш. Энийг бол дэшээ price одоо цөм зөхиод дэшээ арилжах байх гэж бодож байна. За тэгээд одоо эх 7 хоногийн план буюу арилжааны төлөвлөгөө өмнө ямар байгаа гэхээр өмнөх сард үүссэн одоо BC буюу үүний support хийнэ гэж бодож байгаа. Доллар дээр бол за энэ bullish одоо bias маань хэвээр үлднэ. За weekly outlook. За нэгд өдөр бол мэдээ байхгүй. За өмнөх бичлэгнийхэнд хэлжсэн те. Одоо бага volatile хөдөлгөөнтэй байж таамаглаж байна. За хоёр дахь өдөр болохоор том мэдээний өмнөх өдөр учраас одоо босол бага одоо удаан хөдөлгөөнтэй байх гэж таамаглаж байна. Тэгэхээр хөр нь бол нэг том position аваад нэг тэгж арилжаад байхгүй. За 3 дахь өдөр бол FMC өдөр байгаа. За 2 шаттай хөдөлгөөн явагдана гэсэн те. Нэг хөдөлгөөн хурамч хөдөлгөөн байх болзошгүй. За 2 цаг 30 минутын хөдөлгөөн болж байгаа хөдөлгөөн байх өндөр магадaltaй. За 4 дахь өдөр бол том мэдээний араас төхөж байгаа өдөр бол ерөнхийдөө бол маш магадлал багтай өдөр бол авчдаг том хөдөлгөөн харахад. За 5 дахь өдроос удаан тийм хүлээлт багтай өдөр гэж таамаглаж байна. За би тэгээд саяхнаас одоо Tradify-гээд одоо funded account худалдаж авсан байгаа. Одоо энэ нь болохоор 50k буюу $50,000 аккаунт байгаа. За ер нь бол энэ аккаунтыг бараг одоо ингээд 3-7 хоног арилжчихсан. За тэгээд $337 одоогоор бол хийцэн явж байгаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн арилжаанууд маань энд харагдаж байна. За нэгд өдөр бол нэг сайн арилж байгаагүй. Хвшлэр нь break even trade байсан. Тэгээ 3 арилж байсан. Тэгээд нэг $12. Тэгээ за хоёр дахь өдөр бол 2 trade хийсэн. Нэг trade нь loss, нэг нь win байсан. Тэгээд $193 хийсэн. За 3 дахь өдөр болохоор $228 алдагдaltaй байсан. 3 trade хийгээд за 4 дахь өдөр бас алдагдaltaй байсан. 2 trade хийгээд за 5 дахь өдөр бас ер нь бол би энэ 5 дахь өдөр нэг trade хийгээгүй. Тэгээд зүгээр ингээд нэг хальт, нэг тест маягаар нэг юм шалгах гэж байгаа дарагдцсан. Тэгэхээр бол 5 дахь өдөр бол уусаа нэг трейд нэг хэмэргүй санагцсан учраас хийгээгүй байгаа. За тэгээд би ерөнхийдөө бол апдейтуудаа яг Facebook дээр бас Twitter дээр ингээд дор бүр нь одоо арилжаанд орсон трейдүүдтэй шууд постлоод явж байгаа. Хэрвээ та нар харж байгаа бол за тэгээд дараа 7 хоногт уулзъя guys.